За, прожект ойлрын 2 дугаар бодлогыг бодъё. Энэ нь болохоор Fibonacci-гийн тоон дараалал байгаа. Fibonacci-гийн тоон дарааллын эхний 10 тооны юм дээ тийм. Юу гэхээр өмнөх хоёрын нийлбэртэй тэнцвүүгээ ингэж шашин нэмэгдээд явдаг. Тэнгөт Тэнгүүт 4 саяас бага Fibonacci-гийн дараалалд байгаа 4 саяас бага тоонуудын тэгшүүдийнх нь нийлбэрийг олох гэх юм да. Одоо жишээлбэл энэ дээр бол 2, 8, 34 гэх мэтчлэн тоонуудын нийлбэрийг 4 саяас бага олох хэрэгтэй гэдэг. За энэ дээр нэг давталт зохион байгуулах хэрэгтэй байгаа юм л да. Нэг хийсээсээ for гэдэг давталтууд их тий. Тэгээд энэ эхний нөхцөл нь энэ ихгүй. Initial тий. Initial буюу эхлэх нөхцөл гэх юм уу да. За энэ нь болохоор үргэлжлэх нөхцөл. Энэ нь болохоор алхам бүрт хийх үйлдэл гэх юм уу да. Энийг нөхцөл биш үйлдэл гэж бас болох юм шиг тий. За тэгэхээр нэг иймэрхүү for хийгээд ерөнхийдөө болчихж байгаа юм. Тэгэхээр энэ юу вэ гэхээр энэ хариугаа хэлээд байна тий. А нэгтэй тэнцүү буюу 1-р элемент, Б нь 2-р 2 буюу 2-р элемент. Энэ дээр тийм нөхцөл байгаа тий. 1 2-оос эхлээд. За тэнгүүт ийм нөхцөлтэй бол за бид нэр эндээс эхлээд ямар нэг үйлдэлүүдээ хийж эхлэх юм шүү дээ. Тэгээ хийх үйлдэл маань болохоор Б-г шалгана. Хэрвээ Б нь тэгш байвал нийлбэр дээрээ нэмэх болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нарт юу байгаа вэ гэхээр 1 2 гэдэг хоёртой байгаа шүү дээ. Тэгэнгүүт 2 маань тэгшүүгүй юу? Тэгээ тэгш учраас нийлбэр дээрээ нэмчихэж байгаа. Одоо бид нэр үйлдэл ямар үйлдэл хийх вэ гэхээр А ч 1 байгаа, Б ч 2 байгаа. Тэгэхээр С гэдэг нэг дундын хавсагч аваад С-г нь А дээр нэмэх нь Б буюу одоо 3 болгочихж байгаа тийм. За тэгэхээр дараа нь А-да Б-гээ өгөөд буюу А маань 2 болчихно гэсэн. Дараа нь Б-дээ С-гээ өгөх буюу 3 болчихно гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө энийг зайлаад манай А, Б ийм утгатай болчихж байгаа гэсэн. Тэгээд энэ 3-аа тэгш байна уугүй юу шалгаад тэгш байвал нэмээд байгаа гэсэн үг тийм. Давталтын үндсэн нөхцөл дээр үргэлжлэх нөхцөл дээр B 4 саяас 9 бага буюу тэнцүү гэдэг нөхцөлөөр тавьсан байгаа. Энд тэгэхээр энэ хоёр дахь тоо маань 4 саяас эзээч их болохгүй гэсэн үг. Их болохгүй гэдэг өгүүлбэр байгаа тийм. Энэ их болохгүй гэдэг. За тэгэхээр ийм юу давталт байж болдог гэдгийг харуулж байгаа. For гэдэг давталт байгаа шүү дээ. Энэ аюул хэлэнд for давталт гэдэг шүү дээ. Ганцхан C биш. Би бол C хэл дээр ерөөхдөө бодлогоудаа бодоод явж байгаа учраас C хэл дээр зөвлөлээ. За тэгэхээр энэ хоёр дахь бодлогын бодолт бол энэ гэж байна. За эндээс ер нь бол анзаарах юм бол бас нэг өөр нэг санаа бас байх нь байгаа бодох. Тэрний үг гэхээр ерөнхийдөө одоо Fibonacci-гийн дарааллыг ингээ аваад үзэх юм бол дараагийнх нь тоон 5 те. Тэгэнгүүт энэ хоёрын нийлбэр
сондгой авах нь ойлгомжтой байхгүй. Энэ чинь тэгш байгаа учраас энэ хоёрын хэлбэр сондгой авах нь бас ойлгомжтой байхгүй. Тэгэхээр энэ сондгой олчлаа шүү дээ. Тэгэнгүүт одоо юу гэдэнтэй сондгой тэгш сондгой авах нь гарцаагүй. За одоо энэ 5 дахь тоо нь бол заавал тэгш байх байхгүй. Тэгээд тэгж анзаарч байна. Тэгээд дараа нь 6 дахь тоо сондгой тэгш 2 тооны нийлбэр учраас мэдээж сондгой байна. Тэгээд дахиад сондгой тэгш 2 тооны нийлбэр учраас сондгой байна гэд. Хэрвээ энэ зүй тогтлыг анзаараад хийж чадах юм бол энэ үйлдэлийг багасгаад алхмаа арай цөөлөх тийм бодолд байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр би бол одоо энэ бол нийт тоонуудын юу байгаа штэ. 4 сая хүртэл тоонуудын бүгдийг нь олж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхэд надад бол энэ хоёр хэрэггүй байхгүй тий. Энэ хоёрыг амжих хэрэггүй. Тэгэхээр энэ зүй тогтлыг хэрвээ анзаарчдах юм бол бодлогыг арай илүү хэлбэр бодож бас үгүй арай илүү оновчтойгоор бодож бас болно. Тэгэхээр ховдоо ажиллана гэсэн үг шүү дээ. Тэр бодлтыг багийн чи өөрөө сайн бодож байгаад өөрөө хийгээрэй за. Тэгээ тэр бодолт нь бол мэдээж бүр оновчтой гэсэн үг. Тэр тохиолдолд энэ маань бүр ихсэн ч гэсэн нэлээд хурдан бодоод хариуг нь гаргацнаа л гэсэн чи. Ойлгоод байна. Одоо бол минийхэн 4 сая дээр нийтдээ энэ үйлдэл бол даах тэгэл гараад байгаа юм л да. Тэгтээ нэг 40 сая болгочлоо. Тэ. Тэгэхээр удаж эхлэх бах тэ. Удахгүй шүү дээ. За 400 сая. Ямар лаг юм хийц тэ. За энэ юу нь бол ингэж гарахгүй ер нь бол нэг сонир гараад ах шиг байна. За тэр нь яах вэ? Илүү сайжруулах бодолтой би сая хэлээд өгчлөө ш таарах юм. Тэгэхээр тэр аргаар хийгээд туршаад үзээрэй тэгээд чатнаа баг. За энэ Ford тавталтыг ашиглаж байгаа хүмүүсээ иймэрхүү бичгэлээ. 732 за 2 дугаар бодлогын боталт туслаа.